Махны үн сонирхыг чи. Би яриа өгөхгүй. Үгүй мө. Сайн байна уу та? Захагийн яриа. Сайн байна уу та чи? Яг гадаа. Яа гэрэл мэрлэн ашигласан. 12,000 байгаа махыг тэнд 14 хагасаар зараад эхлэхээр махны ханш өснө үстэй. Юм асууж болохгүй баха. Маха зараа дууссан юм уу та? Дуусаа. Та нэг бид нарт нэг үзэл бодлоос ахаа болчихчих та. Динжээ мянган мах бол угаасаа үнэтэй л байлээ. Юм асууж болохгүй. Болохгүй. Одоо ер нь нэмэгдээдл цаашдаа яаж нэмэгдэх юм мэдэхгүй л байна. Төр засгийн чинь зохицуулах нь битгий энэ махныхаа үн ханшийг мэдэхгүй байгаа юм шүү. Махны үн өмнөх онтой харьцуулахад 23% өссөн гэсэн судалгааг үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Махны үн өндөр байгааг бид нэр улс нийтээрээ одоо бүр шуурч гадаад улс оронтой ч одоо жишиж цалингийнхаа хувьтай ч одоо харьцуулж ингэж үзэж байна. Өнөөдөр бол махны үнийг мэдэхгүй захын хүн гэж байхгүй боллоо. Тэгэхээр бид яагаад махны үн өсөв? Яагаад гэдэг одоо иргэдийн асуултанд хариулах зорилгоор одоо асуудлын мөрөөр нэвтрүүлгийнхаа сурвалжлагыг их олон талын байр суурийг хүргэхээр зорж байгаа юм. За одоо бидний энд ирсэн байгаа газар бол хүчит шонгор нэртэй за манай нийслэлийн одоо мах борлуулах хамгийн том төвцөг гэж хэлж болно. Махны алдад нийлүүлэлт хэр вэ? Муу байна уу? Ховор. Та яа гэм маха малчтаас авдгуу. Өөртөө явж авчихсан. Малчид одоо жишээлбэл хоньныхаа махыг хэдэн төгрөгөөр зарж байгаа вэ? Одоо энэ чи хэллээд газар дээрээс нь 16 мянгаар авчих шүү дээ. За. Тэгээд энэ чи зарлаа бодоод 18-аар зарчих. Тэгээд ямар зардлууд нэмэгдэж байна? Одоо тээврийн зардал, бойны зардал. Тэгээд энэ чи ажилсан хүний зардал, гөрөөшгний зардал гэдэг. Тэрэгний мөнгө. Тий. Тэгээ энэ дээрээд одоо тэрэгний мөнгө, хаалгын түрээсийн мөнгө гэл. Тэгээд 18 болчиход байгаа. Тэгээд 18 болж шүү дээ. Тий. Гэтэл иргэд маань үнэтэй байна л гэдэг. Тэгээд энэ үнэтэй байгаагийн шалтгааныг юу гэж ойлгож байна? Одоо нэг одоо мал нь ховор болол тэгж байгаа ойлгохтой. Мах нийлүүлдэг малчид хавар байна гэж юу? Мал нь Та ингээд өөрөө яваад махаа цуглуулдаг гэж штэ. Тий, тэгээд одоо малчтаар очиод мах аавь гэхэр нөгөө яг тэнд л мэдэгдэж байгаа хта махаа өгөхгүй хэр одоо явж олох уу? энэ чи айгүй их явж байгаа шүү дээ. Тий. Одоо энэ чинь Сүхбаатараас ирсэн гэж бараг 1000 км. Тэр дотроо малаа авах гэж бараг 1000 км явж байна. Тий, тэрийгээ цуглуулна. Хүн хөлсөлж ажилуулна, хүн хөлсөж ачуулж авчирна төв дээрээ тэгээд тий өчнөө зарлаа гарна шүү дээ. Тэрийг уусаад ойлгохгүй. Сайн байна уу та? Би телевизээс явж байгаа юм тодруулж болох уу? Оо бид нэг махны үний асуудлаар нэвтрүүлэг үлдэх гэж аваамаа. Яриа өгөхгүй мө? Өдөрт чи уг нь мах ариу ороод ирдэг шүү дээ. Одоо алгалаа. Бүр орж ирэхгүй шүү дээ. Орж ирэхгүй байгаа шалтгааныг одоо юу гэж малчид хинжүүд Малчтаас ажил ихтэй ах одоо нөгөө ноолор нь гараад бас ямаа мамаагаас самахсах болоод тэгээ бас нөгөө хаварж ит бас жоохон таарах байх шиг байна энэ жил. Тэгээ бас оруулаад ирэх гэхээр арай жоохон туранхаад байх шиг байна шүү дээ. Гэхдээ яахаа бас тасалдахгүй л байна. Тасарчих гад байх шиг байна шүү дээ. Өнөөдөр л гэхэд бас юм орж ирсэнгүй шүү дээ. Ахиухаа ороод ирэх юм бол энэ чинь бас үн бас жоохон нааштай болно шүү дээ. Цаанаас л орж ирж байгаа одоо орон нутгаас бид үүрдүр зойр морноос орж ирж байгаа. Ховор талдаа л байгаа шүү дээ. хичнээн орж ирж байгаа нь баах ч гэсэн тэгэл өдөртөө ер нь борлуулагдаад дуусчих чинь үү? Үгүй шүү дээ. Дангуун дээрээс нь 5-6 ширхэг зарна тэгэл захиалганыхаа хэдийн үед өгөөл өдөртөө тэгэл хурж зойр морнд аваасаа хадгална шүү дээ. Худалдаа авалт гэхэр муу байна гэсэн үг үү? Өө эрс муу байгаа. Хүний амьдрал хэцүү байх шүү, маш хэцүү. 300-500 грамм мах идэх гэж бодоход чинь 30 хоног хэдий гэж хөө.
Тэгээд тэрийг үнийн дүнгээр бодоход нэлээд их тоогаар л та. За хийдүү хэрчл 30 гарсан юм хэлж байгаа юм чинь. Яалтч. За тэгвэл нэг 2 хилийг авъя, 3 хилийг авъя. Тэгэл одоо дахин эрд нэг 3 хил мах авч байгаа бол нэг 5 хил мах авъя гэдэг 10 хил мах авдаг юм бол одоо мөн ховор шүү дээ. Одоо жишээ нь одоо энэ хааны цул хаас ирнээс би 30 мянгаар зарч шүү дээ. Одоо би энэ махыг би 23500 авсан. 30 мянгаар зарж байна. Гаднаас авах чинь тэргэн дээр 20 мянгаар ачна. Оруулж ирээ шулгууд чинь би 30 40 мянгаар шулгуудна. Тэгээд доор шулж байгаа юм чинь наашаа нөгөө цулын бас нэг тэрэгчингээр зөөлг нь 10 мянгаар. За тэгээд энэ дээр чинь би тэгээд хоор уут тэгээд бас өөрөө энэ чинь бас өдгийн цайнд орно гэдэг асуудал зүйл. Дангууны төрөөс Өгөн шүү дээ бас тийм. Хөхлийн шингэн шүү дээ. Тэгжээ цаана нэг жоох юм харна шүү дээ. Заримдаа чи бас нэг юм гарахгүй бас байгаа шүү дээ. Тэрээс одоо хаварч одоо машинаар орж ирээд энэ гадаа зогсчихдээ шүү дээ. Том машинаар очиж орж ирээд хойно жүхэнч ямаач. Тэгэд одоо ерөөсөө наашаа орж ирэхгүй байхад ямар манах ч одоо өчнөө малтай юм чи тэр мах чинь энэ ард түмэн бидрэл эднүүхээс чинь тэгэл гачаа гараа явцсан болоо наашаа орж ирэхгүй байгаа шүү дээ. Өөрсдийнхөө дотоодынхоо хэрэгцээг хангаж ээж гадаад руу гарах хэрэгтэй үстэй. Гадаадынхныг тэжээчээд өөрсдөө 50 мянга болсон багтээд амьдрах айгүй хэцүү шүү дээ. Төр засаг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь одоо энэ чинь төр засгийн чинь зохицуулах нь битгий энэ махныхаа үн ханшийг мэдэхгүй байгаа юм шүү. Ямааны мах 21 мянга. Асуудлын мөрөөр сурвалжлах нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн үрж байна. Бид бүхэн одоо яг их хаатын чулуу буюу одоо мах худалдаалах төв зэг дээр одоо зах дээр бол ирчээд байж байгаа. Малчны гараас тань дээр гэсэн ийм одоо ураатаагаар бол одоо малчид махаа нийлүүлж одоо ер нь бол одоо энэ малын махны үнийг бол одоо докторжуулах, үнийн өсөлтөнд бас нөлөөлөхгүй гэсэн ийм зорилготойгоор байгуулагдсан малчдын захаас бас одоо энэ үнэн хөөрөгдөд одоо нөлөөсөн гэсэн ийм яриа бол иргэдийн дунд байгаад байгаа. Тэгэхээр бид бүхэн одоо газар дээр яг ямар байгаа талаар сурвалжлагыг үзэж та бүхэндээ бэлтгэн хүргье. Ингээд дотгошоо орж хамтдаа бүгдээрээ сурвалжлагаа үргэлжлүүлье. Өхөр ямар үедээ вэ? Өхөр 27. 27. Ер нь малчид одоо шууд энэ махаа нийлүүлж энэ дундын юм зуучлаг шидэр гэж байгаа юу? Шууд өөрийнхөө махыг оруулж ирсэн. Гадуур одоо хүчээ шонхор шид юм уу бусад худалдааны төвүүдэд бол махны өн их өндөр байна гэдэг иргэд их бухимдалтай болоод байна. Биднээс бас айлаад энэ харьцаа хямд байгаа. Шонхортой бол харьцуулахтай хямд байгаа. судалгаа хийдэг шонхор дээр ямар үнэтэй юм? Тэрийг нь л үзээгүй. Самаа та. За худалдаа. Махны өн ханш ямар байна? Та энд судалгаа бол хийж шин. Нөгөө малчдын гар дээрээс гэж хийж байгаа. Та бас энийг зориулж яг бас нэг 500 төгрөгийн татвар юм уу да. Энд 28 гэж 27 500 төгрөг ясна. Ястаа. Тий. Цуулна юу гэдлээ чи? 30 гаруй. 29. Тэгвэл бас арай татвар юм байна да одоо. Гэтэ энэ хэцүү болчихлоо шүү дээ энэ мах гэдэг чинь. Энэ жил бол тэгэл бүх хэсүүлэгт баг өмнөх жилүүдээс нэлээд хүндэл тусч байна. Махнаас илүү ногооны хэрэглээр угаал ороод байгаа шүү дээ. Тийм. Харин иргэд олон нийтийн дунд ер нь цагаан олтон болд юм уу гэсэн тийм яриа л яваад байна. За арайч цагаан олтон болъё гэж бол бодохгүй байна. Тийм. Мах яаж жагаал махаа авна да гэж. Монгол юм байна. Тийм Монгол юм байна. Махаараа л болгоно да. Махны хүн аншны их өндөр байгаадаа сүүлийн саруудад иргэд их бүхэнд энэ юунаас бол шалтгаалаад байна та юм одоо Гадагшаа экспортлоос болж байгаа шүү дээ ер нь бол. Гадагшаа экспортлсон. Махны нөөц байхгүй болчиход. За сайн байна уу та. За би тантай нэг уцаар холбогдсон сэтгүүлч. Гасан гэдэг юм. Юуны төрөнд бас өөрийгөө танилцуулаад тийм ээ. За би малчид мах худалдаалах цэгийн захирал нь байгаа. Хариуцсан хүн нь одоо энэ объект гэсэн үг шүү. Тэгэхээр одоо энэ малчид мал худалдаалах цэг гэдэг маань юу нэ бол саянаас энэ байгуулагдсан тийм ээ. Манайх одоо нэгдээд өнгөрдөг жилийн 25 оны 10 сарын 9-нд нэгдсэн. Тэгэл тэрнээс хойш ямар ч тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Олон нийтэд одоо энэ малчид мал худалдаалах цэг нэгдлэхэд их л олзоргож байсан л да. Их зорилго нь ч гэсэн их
нааштай иргэдэд тийм ээ ялангуяа одоо ченж буюу одоо дундын зуучлагч бүгд малчтын гар дээр шууд нийлүүлдэг гэж хэлсэн. Тэгээ бас одоо иргэц бас сүүлийн үед бас үйл ойлголцоод гараад байна л да. Зорилготоо сүрэхгүй байна уу юу гэдэг юм л да. Гөө энэ одоо намар одоо 14,000 та байсан шиг хаврын үед 14,000-аар мах зарах ямарч боломжгүй. Бид нар ч өөрсдөө мах нөөцлсөн махаа гаргаж ирж зарж байгаа хүмүүс биш шүү дээ. Тийм бид нар ч одоо аль болох гаднаас орж ирж байгаа аймаг сумуудаас орж ирж байгаа махнуудыг аль болох захын үн шиг тэгж дэлгүүрүүдийн үн шиг үнэтэй биш аль болох багаар ард иргэдтэй хямдхан нөхцлөөр заруулах тийм боломжийг л олгож байгаа газар шүү дээ. Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвд одоо бие биенээс одоо өрсөөч нэг нь үн тогтоохол нөгөөдгөө дагаад өрсөөл давуу үн хэлээч гэдэг юм уу. Ингээд тийм тиймэрхүү байлгүй байх л дээ. Одоо жишээ нь манайх нөгөө 14,000-аар үхрийн мах зарсан шүү дээ. Тэр үед бол ерөөсөө манайх руу нэг хэсэг малчд аягүй их шуурсан байхгүй. Тэгэл манай дээр ирж зогсож байсан 7-8 удаа ирээд мах зарсан хүмүүс Дэнжин мянга дээр явж байгаа чинь. Яасан бэ гэсэн чинь Дэнжин мянгагийн зах дээр бөөнийх нь үн 16,500 болсон. Тэнгүүд хин манай дээр 14,000-аар ард иргэд мах зараа зогсохыг хүсэх юм тийм үстэй. Тэгээ өөрөө эвдээд өөрөө шулаад эндээ зогсож байгаа. Цаг хугацаагаа алдаад Дэнжин мянга руу явчаал ченжт нь бөөндөж өгчөөл яваад гэж байна. Хавар бол одоо яг цагаан сарын дараа бол нэг ширхэг малчин ирээгүй зогссон үе биш шүү дээ. Орон нутаг дундын гэсэн юм ченжүүд тийм нөхдүүд махаа авцарж ирээд аль болох зах дээр заргаж байгаа хүнээс 3,000, 4,000, 5,000 төгрөгийн татвар манад дээр зарсан. Зарим нэгэн шүүмж янз бүрийн асуудлууд бол манад дээр зөндөл ирдэг. Бид нар тийм үйлдэл гаргаагүй юм чинь тэн дээр нэг сатаараад ингээ бэрхшээгээд төвөгшөөгд байх юм бол байх. Бид нар бол урагшаа хараад ажиллаа хийдгээрээ цэвэр орчинд хамгийн амтхан махыг ард иргэдэд нийлүүлэхийн төлөө л ажиллаж байгаа юмс. Тэрнээс үн ханшиг яг нийтээр энэ олон махны захууд байна. Энэ хүмүүс энэ одоо энэ том ченжнэр махны энэ том зойртой агуулгатай. Ийм хүмүүс тодорхой хэмжээгээр ард иргэдээс малчтаасаа махан боломжийн ханшаар нь яг цаг тухайд нь аваа явдаг бол ингэж хавар намрын ийм өрсөлдөө янз бүрийн үнийн өсөлт гарах шаардлага байхгүй боломж байгаа. Махны үнний одоо үн дийлдэх юм байлаа. Ард иргэд бухимдалтай. Сая бол одоо ингээ 34,000 төгрөг хүллээ шүү дээ. Тэгэхээр яг энэ юунаас бол шалтгаалж ийн гэдгийг махны энэ одоо үнийн өсөлт бол юунаас болж шалтгаалж байна гэвэл нэгдүгээрт одоо энэ махыг бол одоо маш олон газар гаргаж байгаа. Энэ бол одоо нэгдүгээрт тавигдана. Тэгээ хоёрдугаарт одоо юу нь болохоор тийм ээ. Малчид болохоор нөгөө энэ жил 0 уран аягүй үнэтэй гарсан. 210-аас 20,000-ын дотор 0 гарсан. Тэгээ малчтаасаа нийлүүлэлт товардж байна. Уул нь одоо өмнөх жилийнхаас ерөөсөө илүү их өсөж өчтэй энэ жил. Махны үнийн өсөлтийн талаар бэлтгэн хүргэж байгаа асуудлын мөрөөр сурвалжлагынхаа нэг хэсгийг бид бүхэн Баянгол дүүргийн хөсөг трейдинг дэргэд байрлах малчид мах худалдаалах төвөөс үзэгч та бүхэндээ сурвалжлага хүргэлээ. Ингээд дараагийн сурвалжлагыг сэтгүүлч Баян Жаргал та бүхэнд хүргэх болно. Сайн байна уу та? Үйлдвэрлэл үйлчилгээний эхэлсэн хэдэн давхартай? 8 давхартай. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ бид нар хотын захирагчийн албаны үйлдвэрлэл үйлчилгээний эхэлц дээр ирсэн байна. Тэгэхээр альва бараа бүтээгдэхүүний үн гэдэг бол нийлүүлэлтээс шууд хамаарч байдаг. Тэгэхээр нийслэлийн одоо махны хэрэгцээг хаврын хаварт одоо үүнд оруулах, үнийг тогтвортой байлгах, за мөн эрсдлээс одоо сэргийлэх зорилгоор бол нөөцийн махыг бэлтгэдэг. Тэгэхээр нөөцийн мах энэ жил ер нь хэр бэлтгэсэн, иргэддээ хэр хөрсөн, хэр хүртээмжтэй байсан гэдэг талаар бид нар тодруулахаар одоо энд ирсэн байна. Одоо мэргэжилтэнтэй уулзнаа. Өө сайн байна уу? За амарлана уу? Тэгэхээр энэ жилийн тухайд ер нь хэдийн хэмжээний мах нөөцлөгдсөн бэ? Энэ жилийн хувьд гэх юм бол 5,016 тонн мах бэлтгэхээр төлөвлөөд нөөцлсөн байгаа. За үүний 60% нь хоньны мах, 40% нь үхрийн мах байхаар тооцоолсон.
нийт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгжтэй бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дүнгээр бол 5,000 тонн бэлтгэсэн байгаа. Махны нөөц бүрдүүлж байгаа компаниуд маань одоо арилжааны банкн дээр зээлээ судлуулад боломжит хэмжээгээр зээлээ аваад түүнээс одоо 12% бол одоо яг усаас буюу төрийн байгууллагаас олгож ажиллаж байгаа. Зээлийн хөнгөлөлт үзүүлж байна гэсэн үг. Махны одоо нэг үн нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөөцийн махыг гэрт гаргах шийдвэр гаргасан байна. 1-р сарын 20-ны өдрөөс эхлээд жижиглэн бол өргөдөх судалтаар худалдан борлуулж эхэлсэн. Өмнөх жилүүд бол харьцангуй бол арай хойно буюу 2-р сар, 3-р сараас эхэлж бол худалдаанд гардаг. Эрт гаргасан юм чинь магадгүй эрт дуусна. Одоо ер нь нөөц хэр байгаа вэ? Нөөц бол одоогийн байдлаар бол 1700 орчим тонн махны үлдэгдэлтэй байна. Тэгэхээр бол ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу бол яг 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдан борлуулахар төлөвлөсөн. Ерөнхийдөө нөөц хангалттай байгаа гэсэн үг. Эрт гаргасан хэрнээ одоо хангалттай байна гэж юу? Ерөнхийдөө бол нөгөө өргөтгсөн худалдааг зохион байгуулахыг зогсоочж байгаа. Өргөтгсөн худалдаа маань болохоор яг зорилттой зах зээлдээ хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар зогсоогоод зөвхөн жижиглэн худалдаагаар худалдан борлуулахар байгаа. Жижиглэн худалдаагаар худалдан борлуулах нь бол харьцангуй одоо нөгөө нэг бага хэмжээгээр худалдан борлуулагдана гэсэн үг. Энэ жилийн 5,000 гаруй тонн мах чи ер нь өмнөх жилүүдтэй харьцуулахад яг л тэр жишгээр л одоо нөөцлсөн үү? Өмнө жилийн хувьд гэх юм бол нийт нэг 8,000 орчим тонн мах нөөцлөөд үүнээс бол нэг 6,000 гаруй нь бол худалдан борлуулагдсан байдаг. Энэ жилийн хувьд гэх юм бол яг тэр одоо худалдан борлуулах хэмжээтэйгээ харьцуулж байгаа энэ жилийн хувьд 5,000 тонн бэлдсэн. Энэ жилийн хувьд л арай бага юм шүү дээ. Арай бага. Одоо намар гэрээ хийсэн шүү дээ. Гэрээ ихтэй одоо гэрээн дээр заасан одоо хавар энэ үнээр зарна гэсэн үнд хэр өөрчлөлт орсон бэ? Гэрээнд бол хоньны махыг 13,000-аар, хүрхийн махыг 15,000-аар худалдан борлуулахаар бол гэрээнд заасан байсан. Гэвч бол яг мах бэлтгэлийн үед бол нөгөө шатхууны хомсдол за тэгээд одоо үйлдвэрийн аргаар бэлтгэх зэргээр одоо зардал өссөнтэй холбоотойгоор бол 4-р сарын 11-ний өдрөөс эхлээд хүрхийн махыг 2,000 төгрөгөөр нэмэгдүүлээд 3,000 төгрөгөөр нэмэгдүүлээд 18,000, хоньны махыг 2,000 төгрөгөөр нэмэгдүүлээд 15,000 төгрөгөөр худалдан борлуулахар шийдвэрлсэн байгаа. Энэ бол яг бэлтгэн нийлүүлэгчдэд одоо яг эрсдэл үүсээд алдангтай байсан учраас энэ үн нэмэх шийдвэрийг гаргасан гэсэн үг. Энэ мах бэлтгэсэн компаниудыг одоо яг махаа тэр одоо гэрээнд засан махаа бэлтгэсэн үү? Яг энэ гадуур борлуулсан уу? Хэсэг дээр яаж хяналт тавьж ажилладаг вэ? За ерөнхийдөө бол гэрээ байгуулсан цагаас эхлээд Улаанбаатар хотын зэрэгчийн ажлын алба болон одоо бусад агентлаг байгууллагуудаас бол тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Одоо яг махны нөөц бэлтгэх үеэс ахуулаад одоо яг тэр агуулгад байгаа махны хэмжээ болон одоо худалдан борлуулж байгаа хэсэг дээр нь бол Дүүргийн засаг даргын томын газартай хамтраад хяналтаа тавиад тогтмол мэдээ талингаа аваад ажиллаж байгаа. Дэлгүүр дээр одоо мах бол хурдан зарагдчихад байна гэж штэ. Хүрэлцэхгүй, хүртээмжгүй байна гэсэн асуудал гаргаад байгаа юм биш үү? Хүртээмж бол нийлүүлэлтийн хувьд бол хэвэн байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол махны үн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор бол нөөцийн махны борлуулалт их байгаа. Зах зээлийн үнээс 45-аас 50%-аар бага үнээр худалдан борлуулагдаж байгаа учраас бол борлуулалт маш их байгаа. Жишээлбэл одоо дэлгүүр дээр одоо очсон мах одоо нэг өдөртөө дуусах жишээ нэ. Тэгэхээр дараагийн 2-3 хоногт тэр дэлгүүрийн хүргэгч нөөцийн мах одоо байхгүй сул байна гэсэн. Тэгэхээр дараагийн нийлүүлэлт хүртэл нэг 2-3 хоногийн хугацаанд бол яг махгүй байх тэгээд хомсдол үүсэх зэрэгээр бас иргэдэд ойлгогдож байгаа. За тэгэхээр бид Улаанбаатар хотын захирагчийн албаны хүнс худалдаа үйлчилгээний мэргэжилтэн амарлантай уулзаж нөөцийн махны одоо үлдэгдэл хэр байгаа, үн яагаад нэмэгдсэн, за түгээлт одоо хаагур яаж хийгдэж байгаа тухай мэдээллийг та бүхэнд хүргэлээ. За одоо Батсанбар уул сэтгүүлч маань асуудлын мөрөөр нэвтрүүлгийг үргэлжлүүлэн та бүхэнд хүргэнэ. Монгол улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрч өмнөх оноос 20%-аар өссөн үзүүлэлттэй байна. Экспорт нэмэгдэхийн хэрээр дотоодын махны нийлүүлэлт буурч үнийн өсөлтөд нөлөөлж байж болцсошгүй гэсэн эргэлзээ бий. Энэ асуудлаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалцсан. Тийм учраас Монголын махны холбооноос энэ талаар тодруулахаар ирээд байна. Сайн байна уу? Оржлох уу?
За тантай холбогдсон асуудлын мөрөөр сурвалжлагын сэтгүүлж байгаа маань. Жил ирэх тусам одоо махны экспорт нэмэгдэж байна. За одоо бас махны үн өссөн байна. Тэгэхээр энэ махны экспорт махны үнд ер нь нөлөөлөх үү? За яг сүүлийн 3 жил махны экспортыг яг аваад үзэх юм бол 2023 онд болохоор 80.3 мянган тонн мах экспортлсон. 2024 онд 70.1 мянган тонн мах, 2025 онд 85.6 мянган тонн мах экспортлоод байгаа. Тэгэхээр хүмүүсийн нэг одоо ийм буруу ойлголт байдаг. Би бас энэ тэнд бас хэлээл байгаа. Энэ экспортод одоо мах гарснаар дотоодын махны одоо үн өсчлөө гэж ихэнх хүн одоо тэгж ойлгодог. Энэ нь бол одоо маш буруу ойлголт гэж хэлмээр байна. Яагаад тэгж өгнө вэ гэхээр одоо их нийт одоо 85.6 мянган тонн махны чинь 62%-ийг одоо бүгд найрамд Хятад улс руу экспортлсон байгаа өнгөрсөн 25 онд. Тэгэхээр бүгд найрамд Хятад улс руу ямар мах гардаг юм бэ гэхээр шулсан одоо адууны түүх юм ах. Манай одоо дотоодын зах зээл дээр төдийлөн бас нэг адууны мах болно хэрэглэгддэггүй. Дээрээс нь ямааны чансан мах, хоньны чансан мах, өхрийн чансан мах гэж байгаа дулааны аргаар боловсруулсан мах гэж байгаа боловч нийт махны бол одоо баг 90 орчим хувь нь одоо ямааны дулааны аргаар боловсруулсан мах. Бага зэрэг нэг жоохон сарлагын дулааны аргаар боловсруулсан махан ингэж болол гардаг. Тэгэхээр одоо манай дотоодын зах зээл дээр бас ямааны одоо махны борлуулалт бол төдийлөн сайн биш. Булангийн одоо орнууд руу бага зэрэг хоньны мах гаргаж байгаа түүхийгээр. Тэр нь болохоор одоо гулуун зүйн жин нь болохоор нэг 18 кг-та одоо өсвөр одоо төлгөний мах гаргадаг. Тэр нь болохоор одоо өөх багта ерөнхийдөө одоо туранхай автар тийм одоо төлгөний мах гаргадаг. Манай одоо энэ зах зээл дээр гарахаар манай одоо мөн л одоо хэрэглэгчид бол одоо бас л энэ одоо туранхай байна, өөхгүй байна гэдэг аль болох л одоо энэ 25-аас дээш одоо гулуузын жинтэй тийм одоо хоньны махыг одоо авч хэрэглэдэг ард түмэн шүү дээ. Нийт одоо хөдөө аж ахуйгаас одоо энэ 4 төрлийн одоо яг тэмээг оруулахаар ингээд 5 төрлийн малаас манайх одоо 25 онд 450 мянган тонн мах хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэсэн байгаа. Энэ махны чинь 85.6 мянган тонн мах л экспортод гарсан гэсэн үг. Тэгэхээр бусад одоо мах одоо манай дотоод зах зээл дээр одоо борлуулагдсан уу гэвэл одоо борлуулагдсан. Хүмүүс чинь өвлийн эдшгээд одоо 11 сард бүх Монголын ихэнх одоо хүмүүс өвлийнхээ эдшийг хийж байгаа. Тэгээд өвлийн эд чинь одоо дуусаагүй байлаа ч гэсэн бас нэг шинэ мах одоо хавар дуусж байгаа учраас нэг шинэ одоо хоньны шүл уучих, шинэ мах хэрэглэе гэсэн нийт одоо манай тийм уламжлалт ахгүй байдаг шүү дээ. Тэрнтэйгээ холбогдуулаад энэ одоо үүсээд байгаа эрэлт чинь болохоор зөвхөн шинэ махны л одоо эрэлт байхгүй. Энэ шинэ махнаас гадна махны өсөлтөнд юу нөлөөлж байгаа гэж та бүхэн харж байна? Ерөөсөө ганцхан л хүчин зүйл нөлөөлж байгаа шүү дээ. Энэ болохоор одоо манай 23-24 онд манай Монгол улсад одоо бас зуудын нөхцөл байдал одоо бий болсон шүү дээ. Тэгэхээр 24 онд ерөнхийдөө манай зүүн 3 аймагт одоо бас нэлээд хүндхэн өвөл болсон. Энүүгээр бол одоо бас их хэмжээний одоо мал хоригдсон. Энэтэй бол одоо өнөөдрийн энэ махны энэ өсөлт бол шууд холбоотой. Махны экспорт үнийн өсөлтөд нөлөөлж байгаа эсхийг Монголын махны холбооноос тодрууллаа. Асуудлын мөрөөр сурвалжлага үргэлжилжээ. Махны үнийн асуудлаар ингээд нэвтрүүлэг бэлтгэе явж байгаа. Нилээ хэд газраар орлоо. Ингээд харахад бол махны үнийг дагсан нийгмийн бүхэл бүтэн үзэгдэл яваад байгаа юм шиг санагдаж байна л да. Одоо хамгийн сүүлд бид эдийн засагч дээр ирж байна. Тэгэхээр эдийн засагч хүний хувьд та ингээд энэ Монголын нийгмийн эдийн засаг өөрөө махны энэ үнийн өсөлтөнд яаж нөлөөлж байгаа юм, ямар нөхцөл байгаа талаар тайлбар өгөөч.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд харахаар зэрэг нөгөө эрэлтэж өдөөж өдөө мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бол өндөр байна. Эдийн засгийн өсөлт бол өндөр байна. Тэгэхээр зэрэг энэ өөрөө нэг салбарын өсөлт илүү их төлөөлөд идэг. А гэтэл нөгөө бусад салбарууд дээр болохоор энэ эдийн засгийн өсөлт халдчих юм бол магадгүй үнээр илэрч гарч иж болно. Тийм учраас энэ өөрөө бараа бүтээгдэхүүний ганц магч биш тийм үү? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бол нэмэгдүүлж байгаа шалтгаан байж болох юм а гэж бодож байна. Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээр бол үн сүлийг огцон өсөж байна. За тэр дундаа бол Монгол улсын гол газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ бол дизель төлж 70% байдаг. Тэгэхээр зөв 92 бол харьцангуй зохицуулттай шүү дээ тий. Засгийн газар хоорондын хоёр улсын засгийн газар хоорондын зохицуулттай учраас үн харьцангуй доктортой байдаг. А гэтэл яг нөгөө нэг холоос тээвэрлэж ирдэг гол одоо авто тээвэрчин бол ерөөсөө дизелийн үн. Дизель хэрэгжилж байгаа шүү дээ тий. Тийм учраас дизелийн түлшний үнийн өсөлт нь махны үнийн өсөлт гэсэн юм судалгаа бас сүүлийн 20 жилийн хугацаанд сарын хөвд дээрээс судалгаанаас харахад бол ийм үр дүн харагдаж байгаа. Дизелийн түлшний үн 1.1% өсөхөд махны үн 0.71% өсөж гинэ гэдэг дүн гарч ирж байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө хоорондоо их өндөр хамааралтай байна. Тэ шууд очиж нөлөөлт юм байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ жилийн тухайд ямар онцлог байгаад нөхцөл үүсээд энэ үн их байгаа гэж бодож. Зүгээр судалгаа хийж яхад ер нь ингээд олон жилийн сарын өгдлийг харахад ерөөсөө 4 сар гэдэг бол хамгийн өндөр үнэтэй байдаг махны үн хамгийн өндөр үнэтэй байх үе өдөөд. Тэгээ 11 сард бол махны үн хамгийн бага түвшиндээ очдог. Өөрөөр хэлэх юм бол махны нийлүүлэлтийн гол одоо мал нэтэлгааны 60% нь бол саяны тэр 9-11 сарын 12 сарын хооронд болж байгаа. Энэ хооронд бол үн буурдаг. А гэтэл өнгөрсөн жил 25 онд бол 24 онд ч тэр үн бол төдийлөн хүчтэй багасаагүй, буураагүй. Буурах нь бол буурдаг. Гэхдээ өмнөх он жилүүдтэйгээ харьцуулахад харьцангуй бага буурсан. Нэгдүгээр нэг ийм асуудал байгаа. Хоёрдугаар гэх юм бол та бүхэн мэдж байгаа тийм 23 онд зуд болоод тийм мал их хорхоцсон. Энэ бол монголчуудын гол хэрэглэдэг мах бол үхрийн мах, хоньны мах байгаа шүү дээ. Гэтэл мал бол 16 саяар хорхоцсон байгаа тийм. А бүр нарийн ингээд хоньны мах хонь ер нь ямар хэмжээгээр хорхоцсон юм бэ гэхээр баг 30% байна. Өөрөөр хэлбэл 3/1 нь хорхоцсон байгаа байхгүй. Тийм учраас энэ малын хорогдолтын нөлөө бол дараа жилдээ нөлөөлж байгаа. Сүүлийн үед одоо бас ярьж байна экспортод гаргаж ийн гэж байна тийм. Үнэн хэрэгтээ бол экспортод яг өмнөх жилүүдтэй харьцуулахад бол бас энэ жил 80 мянган тонн гээд их өндөр өсөлт харагдаж илээ. Экспортын махны үнийг харахаар зэрэг бид нар нэг экспортсон хэмжээ тэгээд махны экспортоос олж байгаа орлогын хэмжээг хараад нэг одоо килограмм махны үнийг тооцож болно шүү дээ тий. Тэгэхээр ойролцоогоор $4 байна. Тэгээд энэ өөрөө бол нэг 15-6 мянган төгрөг болж өнөөдрийн валютын ханшаар тооцох юм бол. Тэгэхээр зэрэг бид нэр экспортод болохоор 10 хэдэн мянгаар мах зараад байгаа юм шиг. Тэгээд дотооддоо болохоор өөрөө тэрнээс 2 дахин үнэтэй тий. 2-оос ч илүү дахин үнэтэй 30 хэдэн мянгаар мах худалдаж авч идэх байгаа юм шиг ийм дүр зураг бас байна. За асуудлын мөрөөр нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг махны үнийн асуудлыг хөндөж за олон талын байр суурийг үзэгч та бүхэнд хүргэхийг зорилоо. Байгаль, цаг уур, за зууд зурхнаас эхлээд инфляц, за экспорт, махны нөөцийн одоо бүрдүүлэлтийн хяналт, мах нийлүүлэлтийн одоо тогтолцоо Монгол улсад бүрэлдээгүй байгаа зэрэг олон асуудлууд энд яригдж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг цогцоор нь харсан төр засгийн бодлого яалтчгүй хэрэгтэй байна.